Бидний хайр дээж халамжит хань элбэрэл димэ ачлалт ихч моломцрон овогтэй наран мандал нь 2026 оны 4-р сарын 23-ны өдөр Тэнгэрийн орондоо одож бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарцсан тохиолоо. Наран мандал нь 1954 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн билээ. Багнасаа эцэгхийн гар дээр мал маллан өнгөрүүлж 1962-оос 1965 онд Баян-Түмэн сумын баг сургуульд суралцсан төгссөн. Улмаар 1970 оноос Баян-Түмэн сумын сургуульд 25 жил тасралтгүй малчин ногоочноор ажиллаж байгаад өндөр насныхаа амралтанд гарсан юм. Ээж минь 1970 онд малчин Магийн Бямбсүрэнтэй ханилан 9 хүүхэд төрүүлж өсгөн гарын ганцганд хөлийн 4-нд хүргэсэн ажилтан билээ. Түүний минь хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж алдар тэхийн 1, 2 дугаар одон 7 дугаар 5 жилийн гавшгаач ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль Монгол Ардын намын хүндэт тэмдгээр тус тусан шагнагдаж ачлал дээжээр өргөмжлөгдсөн билээ. Бидний ээж чин шудраг зантай, хүнлэг эмрэнгүй сэтгэлтэй, хандаа халамжтай, өрх хүүхэдтэй илбэрэл хайр дүүрэн, эцэг эх ахан дүүс, анд нөхөдөө хамтран ажиллагсад ойр дотныхондоо сэтгэлийн гүнээс тусалж зөвлөн үг сургаалan хайрлсан түшигтэй сайхан буурал нутаг усндаан нэр хүндтэй бахархал дүүрэн хүн байлаа. Таны минь хүнлэг сайхан сэтгэл, шудраг хичээнгүй зан, өөдрөгөө хүсэл тэмүүлэл, ачлал хайр бүхэн тань бид бүхний зүрх сэтгэлд үрд мөнхөө хоногшин үлдэх болно. Та минь эх нутгийн хаан тэнгэр дороо эгнэгт мөнхөө нойрстоо. Сайн амгалан болтугай. Хань өрх хүүхэд ач зээ ах дүү нараас нь